Эрхэм хүндэтгэл өнөр таныг эх орныхоо тусгаар төвхнөл улсын хилийн хадшгүй дархан байдлыг хангах ариун үйлсэд залуу халуунаас зөрүүлэн ажиллаж төрлөх ангийнхаа түүхийг бүтээсэн залуу үеэ сурган дадлагжуулж бүтээсэн үйлс байгуулсан гавьяаг дуурсах нь өнөр бүлийн тулгуур болон 70 насны тэгш ойгоо өгтөж буй танд инх амьдрч мөнх жарахыг хөсөн өрөөж дурсамж хадгалуулав. Хэдийн тэнгэр өнө мөнхөд цэлмэгвэж гэлжидийн яруу алдар бадардугай. Хүндэтгэсэн Монгол улсын Баатар Бэгзэнгэрэн Геваны нэрмжид хэдийн цэргийн 245 дугаар ангийн захирах шууранда ган төмөр 2024 оны 2 дугаар сарын 5 гэсэн байна. Эрхэм таныг хүндэтгэж байна. Шагнадыг хэдийн цэргийн 245 дугаар ангийн захирах шууранда ган төмөр гардуулж байна. Таныг хүндэтгэн урьж байна. Ангийн хамтын хорооны дарга бэлтгэлийн туранда Батэрний хүндэтгэн урьж байна. За ингээд энэ жил 2023 онд 24 онд луу жилд манай хамтын хорооны бие бүрэлдэхүүнээс 70 нас төхөж байгаа 2 хамт хэлчин байгаа. За 60 насны төхөж байгаа 7 хамт чинь нийтдээ 9 хамт хэлчин ингээд бас насны төхөж байгаамаа. Ингээд энэ жилээс бид бүхэн бас хамтын хорооныхоо тэргүүлэгчтэйгээ ярилцаад ингээд бас жилд нэг одоо тодорхой насны төхөж байгаа хамт хэлцтэй хөдөлмөрийн ядрыг тэмдэглэх тийм жишээ тогтооё гэж одоо ярилцаад ингээд эхний ээлжинд ингээд энэ дөрөв хамт хэлчнийхээ хөдөлмөрийн ядрыг та бүхэндээ танилцуулаа. Ингээд бас хамтын хорооныхоо дотоод журмын заасны дагуу шагналыг гадуулж өгье. Ингээд дөрөв муураада эрүүл мэндийн сайн сайхныг хүсье өрөөё хамтын хорооныхоо бие биесэн.
이거 тайны өмнө үрье. За мөн 60 насны төхөж байгаа Ахмад Хилчин энгийн намс гişиг бол тайны өмнө үрье. За Ахмадын орооны дотоод журам заасан дагуу хүндэд хөдөлж байгаа шүү. тохиолдуулсан энэ торгон мөчөд хөдөлмөр алдраа мөнгөжүүлж байгаа эрхэм хүндэд Ахмад Хилчтэй дахин халуун баярыг хүргье. Өргөжлөлтөнд тав хүнийхээ өнө бас нэгэн зочноо урьж байгаа таатай байна. Энэхүү хөдөлмөр алдраа тэмдэглэж Ахмад Хилчтэй хүндэтгэл үзүүлэхээр хэдэн зэргийн 245 дугаар ангийн эмэгтэйчдийн зөвлөлийн дарга автар дэслэгч сугар мааг тайзнаа урьж байгаа таатай байна. Та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Нийт Ахмад Хилчтэй хамгийн сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. Ингээд эмэгтэйчдийн зөвлөлөөс нийт Ахмад Хилчин 3 эмэгтэйгээ тайзнаа урьж байна. Та гурвынхаа үлгэр жишээ нийт эмэгтэйчдийнхээ үлгэр жишээг ингээд манай эмэгтэйчдийн зөвлөл аваад яваад өдөр зэрэгт явж байгаа шүү. Та бүхний минь ач гавьяа та бүхэндээ дурсгалын зөвлөл гатуулах гэсэн юм аа. хөдөлмөр алдраа тэмдэглэж буй эрхэм хүндэд Ахмад Хилчтэй маань ах トゥ төрөл садмаас морилон саадсан байна. Ингээд шагналтын хурыг үргэлжлүүлж байгаа таатай байна. Ахмад Хилчин жимсэгчийн маань ах тогоо дарга ирсэн байна. Булган багш манаас хүрэлцэн ирсэн байна. Та хоёроо хүндэтгэн тайлбар өрье. За баярлалаа. Саршины мостон дээр антамөр захирагчтай хэдэн зэргийн 245 дугаар ангийн нийт биеөрөлдөнд болон Ахмадууд нь үеийн Хилчтэд Саршины баярын халуун меншээр өвшүүлье. За энэ торгон навшинд миний төрсөнд Жимсэгийн маань хөдөлгөөнд тэмдэглэж яваад баярлж байна. Жимсэ маань олон жил киномат болж ажилласан. Зөвхөн өөрөө биш, хань олон жил ажилласан эрхэм баяр гэж байсан мэдж байгаа. Охин нь Батгич одоо зураг аваад өгч байна. Бас Хилчин хүн бас хөө Батсайхан бас Хилчин хүн дээр өгч байна. Гэрүүлэр ийм Хилчин дүүнэр юм байгаамаа. Ингээд дүүнэртэй Жимсэтэй эрүүлэн сайн сайхныг үлсээ Монголын одоо хэдийн тэнгэр цэлрүүгэж Хилчтийн яруу алдар бадардаг.
Улаанбаатарын цаанаас ирсэн учраас хил хамгаалах хэдийн зэргийн 245 дугаар хотруудын захирагч, ангийн бие бүрэлдэхүүн, үе үеийн ахмадууд, өнөөдөр өрөвчтөр, өнөөдөр маргааш Монгол Улсын дахин хэллийг 50 байлгаар ажиллаж байгаа амьдралаа бүх зүйлээ холбосон та бүхэндээ баярлалаа. Миний ээжийг хөдөлмөр алдрыг тэмдэглээд хэдийн зэргийн байгууллагатай намайг эхийн хөвлөд бүрэлдсэн цагаас өнөөдөр хүртэл би хэлчин гэр бүлийн ганцхан тусдаа ихтэй шүүхэн байгууллагатай ажилладаг. Тэгээд ээжийн минь хөдөлмөр алдрыг тэмдэглээд энэ сайхан арга хэмжээг зохион байгуулж байгаа гандмөр зөрчигчтэй T245 дугаар ангийн удирдлага, ангийн бие бүрэлдэхүүн, хамт олон Батэрд нахта хамтын орооныхондоо аавтай минь мөр зэрэгтэй ажиллаж ирсэн энэ хамтуудыг хараад үнэхээр баяртай. Хэрвээ миний аав байсан бол гэж би үнэхээр их бодож байна. Бурханаас тэнгэр дээрээс харж байгаа. Монгол Улсын хэдийн зэрэгт ёслон эзэн дарга ишин ирхэн баяр гэж миний сайхан хаав. Бурханаас танайгаа өнөөдөр хараад байгаа баяртай таньтай. Баярлалаа. Одоо та бүхнийгээ бас нэгэн сайхан зочныг өрөө. Овсангийн цэцэг мэндчилгээний хамт олноос хүрэлцэн ирсэн байна. Ингээд та мэндчилгээгээ дэвширнэ үү? За энэ гэр бүлээс нь манд шарын гэр бүлээс байна. Аав баяр магны ээж ганжуурж авсан байна. Вэлтгэн ахаагч баяр магныг хайзна өрж байна. Хүү манчсэрээс мэндчилгээ ирсэн байна.